Монголчуудын уламжлалт ангаах ухааны мэс засал ангаахан хичээлийн Монгол төвд тайлбарлахын үзүүлэнгүүдийг дэлгэн харуулсан буддын эмчилгээний үзүүлэн үзэсгэлэн өнөөдөр нээлттэй хэлээ. Тус үзэсгэлэн тавигдсан үзүүлэнгүүд их хөлбөр нь Оросын холбооны улсын Бурайд улсын ацхтын гандан даржаалан хийдэд хадгалагддаг бөгөөд үзэсгэлэн Монгол туурхтны өв соёлыг хамгаалах их голомт сан Вагендро Оросын шашин соёлын хөгжлийн сан соёлын үеийн төв хамтран зохиолж байгаа юм аа. Монголчууд 16 дугаар 117 дугаар зууны үед монголчууд Төвд Монголын гар эмчилгээ өөрсдөө операцийн хийж хагалгаагаа хийж өөрсдөө хүний илрүүлж исэн дэлхийн ангаа ухааны хамгийн анхдагч нь болж байгаа юм ерөөсөө. Тийм ховор үзэсгэлэн орж ирсэн. Монголчуудын өөрийнх нь Дондог гэж хүн одоо асхтын дасанд Бурайдад тэр энийг эмэгтэйчээс олон маанам нар дэлхийд бас ховор бүтээл. Энэгээр үзсэн. Юугээр бид дэлхийд бас бахархал монголчууд. Тэгтэл чинь 16 дугаар долзоонд монголчууд ийм мундаг хүний анатомиг судлаад эрүүл сарвал болгоод хагалгаа хийгээд хаана ямар өвчнийг яаж эмшилж болдог гэдэг аргаа үлдээсэн. Ийм том чухал юм орж ирсэн. Ацхтын мамд татсан анх 1913 онд Агуан Доржовын санаачлахаар байгуулагдж байжээ. Тэрээр 13 дугаар Далай ламын багш байсан бөгөөд тус татсандаа уламжлалт ангаах ухааны хичээлийг 1653-аас 1705 оны хооронд амьдарч байсан DC Сангэ Жамц гэж эрдэмтний зохиосон хөтөлбөрийн дагуу явуулдаг байсан мана. Харин өнөөдрийн энэхүү үзүүлэнгүүд бол аль тэртээ 16 дугаар зуунд зохиогдсон хичээлийн хөтөлбөрийн үзүүлэн гэдгийг үзэсгэлэнт хүрэлцэн ирсэн лам отож марамдаар онцолж байлаа. Одоо хамгийн чухал манай буддын философитэй Монголын уламжлалтын их холбоотой түүх соёлтой хувь заяатай агаар им ногоон ургамал олон янзын юм байна л да. Тарны марны юм уншиж байгаа л бие гаргах олон юм байна л да. Энэ агуу их сайхан манай уламжлалт авах гэдэг. Дондог ёндооны гэж маарам лам одоо 65 ширхэг юм зохион байгуулсан да. Өөрөө Монгол төвд тайлбартай. Тэгээд хичээлд оруулж байсан байх гэдэг сургуулийн 37 он болтер. Тэрнээс хойш одоо дардаад байсан. Одоо сайхан цаг ярьж манай уламжлал сэрж хамтарч Оросын холбоонд байсан Бурайд улсын датсангууд Мамууд датсангууд Монголын датсантай хамтарч бас өв шатлаараа ойлголцож буйвэндээ тустай байх гэж туслах гэж юм бодлого тэл да. Тус үзэсгэлэн өнөөдөр маргааш 2 өдөр Монголын үндэсний музейн танхимд олон нийтэд нээлттэй болох бөгөөд үзэсгэлэнгээр дамжуулан Монгол эмчилгээний уламжлал өв соёл дээр тулгуурлан ацхтын датсангийн буддын эмчилгээний сургуулийг сэргээх оточлам нарыг бэлдэх буддын эмийн сан байгуулахаар зорж байгаачээ.